Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За эхлээд өөрийгөө танилцуулъя. Улаанбаатар авалан зарч чуулганы удирдагч Үлзөөч Чарлина. Өнөөдөөс эхлэн та бүхэндээ та ажиргалтай байна уу гэдэг номноос хичээл заах болсондоо баяртай байна. За энэ хүү хичээл маань 10 хичээлтэй 3 бүлэгтэй байгаа. За эхний бүлэгт 1-ээс 3 дугаар хичээл дээр маань болохоор бурхантай уулзсан баяр хөөр гэдэг сэдвээр заана. 4-өөс 6 дугаар хичээл буюу итгэлээр зөв босхын тулд яах ёстой вэ гэдэг талаар заах бол 7-оос 10 дугаар хичээл дээр өсөж төлөвлөсөн христчэн болохын тулд би яах ёстой вэ гэдэг талаар хичээлүүд орох нэ. Тэгээ бүгд хамтаа нэгдүгээр хичээлээ эхэлцгээе. За нэгдүгээр хичээлийн гачийг хамтаа уншицгаая. Та ажиргалтай байна уу? За яг одоо би танаас асуух өгсөж чинь та ажиргалтай байна уу? Дотроо хариулаасай гэж хүсэж байна. За хамтаа уншицгаая. Хүмүүс бүгдээрээ ажиргалтай амьдрахыг хүсдэг. Тэгээд маш олон янзын хичээл зүтгэл гаргадаг. Ажиргалтай болохын төлөө гэрлэж, ажиргалтай болохын төлөө ажил хийдэг. Ажиргалтай болохын төлөө мөнгө цуглуулан эрхчлөөдөө зугаацдаг. Зарим хүн нэр төрөөр дамжуулан, зарим хүн зугаа цэнгэлээр дамжуулан ажиргалыг олохыг хүсдэг. Харин ажиргалтай амьдралыг эдэлж байгаа хүн олон биш юм аа. Ажиргалыг эрэлхийлж байгаа хүмүүсийн амьдралд эсэргээрээ зовлон, бэрхшээл, асуудал, сүрэл байдаг. Тэгвэл яагаад хүмүүс тэг тусам хүсэмжилснээрээ ажиргалтай амьдралыг эдэлж чадахгүй байгаа юм болоо? Та юу гэж бодож байна? За хамтдаа чухал үгийг уншицгаая. Аливаа сайн сойрхол ба аливаа төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Яков 1:17 дээр ингэж хэлсэн байгаа. За тэгвэл жинхэнэ ажиргал гэдэг зүйл зөвхөн Бурханаас бууж ирдэг юм байна. Амен. За үргэлжлүүлээд харцгаая. Бид нар яагаад ажиргалтай амьдралыг эдэлж чадахгүй байгаа юм болоо? Яг хүссэн хайснараа яагаад ажиргалтай байж чадахгүй байгаа юм болоо? Бүгд хамтдаа уншицгаая. Нэгдээр Бурхантай харилцах харилцаа тасалсан учраас юм а гэж хэлсэн. Яг бид нар яагаад ажиргалтай амьдарч чадахгүй байгаа вэ гэвэл бурхантай харилцах харилцаа маань тасалсан учраас. За олон хүмүүс ингэж ярьдаг. Бурхан байхгүй гэсэн худал хуурмаг үгэнд хууртагдаж байдаг. Гэхдээ бурхан баттайгаар амьд оршин байдаг нэг юм аа. Амен. Та итгэж гин үү? За хамтдаа уншицгаая. Бурхан юу нь ямар нэг юм болоо? Амен. Бурхан бол бүтээгч эзэн. Бурхан ингэж хэлсэн байгаа. Тэгээд бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бурхан бол биднийг бүтээсэн нэг юм байна. Тэгвэл бурхан бидэнд амийг өгөгч нэг юм байна. Бурхан тэдэнд ингэж хэлсэн. Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш, далайн загас, огторгон шууд хийгээд газар дэлхий дээрх хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав гэж хэлсэн байгаа. Тэгвэл бурхан бидэнд эрүүлэг өгч нэг юм байна те. За тэгвэл хамтдаа саяны асуултанд хариулъя. Хүмүүс юу яагаад хүсснээрээ ажиргалтай амьдралыг эдэлж чадахгүй байгаа юм болоо? Амен. Бурхантай харилцаа тасалсан учраас юм аа. Бид нар эдгээр зүйлийг бурхан бүтээгч нэгэн, бурхан амийг өгч нэгэн, эрүүлэг өгч нэгэн гэдэг аль хэдийн мартсан учраас бид нар ажиргалтай амьдралыг эдэлж чадахгүй явж байгаа юм аа. Амен. Тэгвэл бидний харилцаа яагаад бурхантай харилцах нь тасалсан юм болоо? За хоёрдугаар зүйлээс харцгаая. Бурхантай харилцах харилцаа тасагсан нь бидний гэм нүглээс болсон юм а гэж хэлсэн байна. Гэрэл болон харанхуй хоёр хамт байж чадахгүйтэй адил бурхан ариун учраас гэм нүгэлтэй хамт байж чадахгүй гэж хэлсэн байгаа. За хамтаа бүгдээрээ чухал үгийг бас уулзгаая. Гэрэл ба харанхуй гэсэн байна. Тэгвэл бүгдээ ишлэлийг харцгаая. Исая 59:2 дээр харин та нарын гин буруу та нарыг бурхнаас хахацуулан та нарын нүглүүд бурхны нүрийг танаас далдалжээ. Тийм учраас тэд сонсоогүй юм а гэж хэлсэн. Бидний гин нүгэл гэдэг тэр буруу зүйлүүд маань яг ингээ бурхантай бидрийг харилцааг ингээ тасалсан гэсэн үг. Амен. Тийм учраас бид нар бурхантай харилцаж чадахгүй, яг ажиргалтай амьдралыг хийж чадахгүй байгаамаа. Үл итгэжтийн хамт нэг буулганд бүү орохтун. Зөвхт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуй хооронд ямар нөхөрлөл байдаг билээ гэж хэлсэн байна. За тэгвэл бүгдээр гэрэл гэдэг нь яг хэнийг хэлж байгаа вэ? Амен. Бурхныг хэлж байгаа тий. Харанхуй гэвэл гэм нүглийг хэлж байгаа. Тэгэхээр бурхан гэм нүгэлтэй хүнтэй өрөөсөө хамт байж чадахгүй гэсэн байна. Бүр нүрийг бурхнаас хахацуулаад далдалдаг гэсэн үг. За тэгвэл бүгд хамтдаа дараах зургийг хамтдаа харцгаая. За үндсэн тасалсан мод байна. Уснаас гарсан загас байна тийм үү? За тэгвэл энэ үндсэн тасалсан модыг бүгд хамтдаа тайлбарлах гад үзье. Яагаад энэ үндсэн тасалсан мод юм болоо? За тэгвэл хамтдаа үндсийг бурхан гэж үзье. Мод нь бий. Тэгвэл үндэс буюу бурхангүй байгаа нөгөө мод ямар ч амьгүй гэдэг илэрхийлж байгаа. Тэгвэл хоёр дахь зүг нь мөн адилхан тийм үү? Бурхан ус гэж бодоход бид загас гэж бодох юм бол бид хизээж усгүй амьдрч чадахгүй хатаад өгөх
Тэ? Яг энэ жишээтэй бидний амьдрал яг адилхан байгаамаа. За тэгвэл сая хэлсэн бид нар үн яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байгаа юм болоо гэсэн чинь бид нар бурхантай харилцаа тасалсан учраас. Тэгвэл яагаад бурхантай харилцаа тасалсан болоо гэсэн чинь бидний нөгөө гим нүглээс болоод бурхантай харилцаа тасалсан юм байна. Тэгвэл бурхантай харилцаа тасалсанд амьдралын маш олон асуудлууд бий болдог. Зүгээр бурхантай харилцаа тасаад дуусчдаг юм биш ээ. Маш олон амьдрал дээр асуудлууд бий болдог гэсэн. Тэгвэл нэгт нь юу гэж юм? Амен. Бурханы амнаас холддог гэсэн. За хүн төрлөختөнд үхлийн зовлон их шалтгаан амийн үндэс болсон бурхантай харилцаа тасалсан учраас ийм зүйл болсон. Эфес 4:18 дээр ингэж хэлсэн байгаа. Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж Бурханы амиас хөндөгчөө гэж хэлсэн байдаг. Тэгэхээр юу вэ гэх юм бол бид нар Бурхантай харилцаа тасаад зүгээр зогсоогүй бид нар Бурханы бүр амнаас холдож ин гэсэн. Бурхантай харилцаа тасалсан учраас бидний гим нүглээс болоод. Амен. Тэгвэл зүгээр одоо ингэж дуусчдаг биш. Хоёрт нь яадаг гэх юм бол ерөөлтэй амьдралаа амьдарч чадахгүй зовлон бэрхшээ сүйлийг хөдлөх болдог гэсэн. За ерөөлийн үндэс болсон Бурханаас холдсон хүмүүс нь тасалдгүйгээр гэр бүлийн асуудал, өвчний асуудал, эд хөрөнгийн асуудал, хувь хүний асуудал зэргээр зовлон бэрхшээлийг эдэлж амьдрах болсон. За Яков 1:17 дээр түрүүн хэлсэн аливаа сайн сойрхол ба төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлтч байхгүй, өөрчлөгдөх сүйдэрч байхгүй гэж хэлсэн байгаа. За тэгвэл хамтдаа би танаас нэг асуултыг асууя. Таны амьдралд асуудлууд байна уу? Яг өнөөдөр таны амьдралд асуудлууд байна уу? Бага тий, надад ч байгаа. Тэгэхээр яг ямар асуудал байгаа вэ гэдэг юм бол сая хэлсэн хороос холдсон хүмүүст гэр бүлийн асуудал ирдэг, өвчний асуудал ирдэг, эд хөрөнгийн асуудал ирдэг, хувь хүний асуудал гэдэг зүйлүүд ирдэг байгаа. За би тэгвэл энэ дээр нэг өөрийнхөө амьдралын жишээг хуваалцъя. Би одоогоос 6 жилийн өмнө юм уу? Ерөнхийдөө бол ажил хийжсэн. Тэгээд 2019 он хүртэл ерөнхийдөө яг тэр ажлаа үргэлжлүүлээд ингээ хийсэн байгаа. Тэгээд 19 онд яг би энэ ажлаасаа гарах шийдвэр гаргаад гарсан. Гэхдээ тэрнээс өмнө би ингээд дандаа л энэ ажил хийгээл оюутныхаа хажуугаар ч гэсэндээ өмнө ч гэсэн ингээд ажил хийгээл явдаг. Тэгээд оюутан сургуулаа төгсчөөд хүртэл яг ажил хийж байхдаа ингээд мөнгөний одоо цалинтай тийм ажил хийжсэн байгаа. Гэхдээ тэр үедээ би яасан бэ гэх юм бол яг бурханд өргөх өргөлөөс өргөөгүй. Гэхдээ бусдад агуу тусалдаг, тэгээ хоол унд авч өгдөг, тэгээ бусдад ингээл өгмөр байвал юм авч өгдөг ч юм уу. Яг ийм байсан. Тэгээд 11 ол юусоо өргөөгүй бурхны юм. Тэгээ бурхан надад яг ингээд намайг зэмлсэн, надад яг амьдралд манд асуудал гаргаж ирсэн зүйл нь юу гэхээр би цалин аваад байгаа хэрнээ би өрөнд орж эхэлсэн. Тэгээ бид нар ажилласаа гарахдаа ямар ч мөнгө хураагаагүйсэн. Тэгэхээр би Бурхны өмнө яг энэ асуудлуудаар дамжуулаад яг энэ зүйлээс одоо ингэж ерөөлтэй амьдралаа алдчихсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд Бурхан бүр 3-аас 4 жилийн хугацаанд ингээд яг тэр нөгөө зэмлэл нь миний амьдрал дээр байсаар л байсан. Тэгээд яг одооноос ингэж миний санхүүгийн асуудлууд зэгцэж эхэлж байгаа даа баяртай байгаа. Тэгэхээр яг таны амьдралд яг энэ дээр байгаа асуудлууд байна уу? Тийм бол та буцаад Бурхан руу эргээсэй гэж таны хүсэж байна. Амен. За тэгвэл Бурхантай харилцаа тасалсан чинь гуравт нь жинхэнэ сэтгэл ханамжийг эдэлж чадахгүй болдог гэсэн. Та яг одоо жинхэнэ сэтгэл ханамжийг эдэлж амьдарч байна уу? За хүмүүс хичнээн их зүйлийг эзэмшлээ гэд сэтгэл ханамжтай байж чадахгүй. Энэ хэлхийдээр ямар ч зүйл Бурханы хоосон орон зайг дүүргэж чадахгүй юм аа гэж. Ишлэлийг хамтаа хасцгаая. Суугаад 27-гийн хөл дээр үхсдийн орон ба сүүл хизээж чаддаггүй шиг хүмүүний нүд хизээж ханахгүй гэж хэлсэн байна. Амен. За амьдрал дээр нэг жишээ аваад үзье л да. Одоо ерөнхийдөө Солонгос бол маш дэлхийд хөгжлөөрөө бас маш алдартай байгаа. Тэгээд тэр дундаа залуучуудын маш сонсох дуртай K-pop дуучид те байдаг. Тэгээд тэр хүмүүс болохоор одоо хүртэл амиа холсоор байгаа 1-2-ороо жилд 1-2-ороо бүр хэдэн 100-аар ч юм ингээ амиа холж байгаа. Энэ амиа холт маш их байгаа. Тэр нь яагаад тэр одоо тэр K-pop-ын дуучин одод бол дутагдах зүйл байхгүй. Эд хөрөнгө байна, гоо үзэсгэлэн байна, тэ найз нөхөд байна, бүх зүйл байгаа. Гэхдээ тэр хүмүүс амиа холдог. Яагаад вэ? Яагаад гэвэл тэр жинхэнэ сэтгэл ханамж гэдэг зүйлийг эдэлж чадахгүй байгаа учраас. Тэгээ бурхан хүнийг бүтээхдээ яг энд нь хоосон орон зайтай бүтээсэн. Гэтэ тэр хоосон орон зай юугаар дүүргээсэй гэж бурхан хүсдэг вэ гэвэл бурхнаа дүүргээсэй гэж хүсдэг. Тэгээ одоо бидэнд юугаар дүүргэх хичээдэг вэ гэвэл тэ гэр бүлээрээ альсвал мөнгөөр тэ нэр төрөөр ингээл дүүрхгээ хичээгээд байх тусам би өөрийгөө алдаж эхэлдэг. Би юу хийм бол гэж өөртөө гутарч эхэлдэг. Тэр хоосон орон зайг би бурхнаар дүүргэх үед баяр хөөр гэдэг зүйл, жинхэнэ сэтгэл ханамж гэдэг зүйл ирдэг байгаа.
Амен. За Есүст итгэх юм бол хоосон харилцааг та дүүргэж чаднаа. Амен. За дөрөвт нь яадаг вэ гэх юм бол Бурхантай харилцаа тасалсан чинь миний амьд ирсэн асуудал нь жинхэнэ амар тайвныг эдэлж чадахгүй болдог гэсэн. Бурханаас холдон бүх зүйлд өөрөө хариуцлага хүлээх болсон хүн төрлөختний зүг сэтгэл айдас, санаа зовлт тасалтгүй. Хүн төрлөختний өөр нэгэн нэр нь болохоор хүн тачаа дарамт үүрэгч гэж хэлж байгаа. За Бурхан яг энэ цаг үеч танд хэлж байна. Матай 11:28 дээр эцэст туйлдсан хүн тачаа дарамт үлсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая гэж хэлж байна. Амен. За эндээс бас айгүй чухал хэсэг байна. Айдас, санаа зовлт тасардаггүй гэж. За яг одоо танд амар тайван биш айдас байна уу? Таны амьдралыг зовоодаг асуудлууд амар тайван бос болгодог тэр зүйлүүд байна уу? За дахиад бодож үзээсэй гэж хүсэж байна. Яадаг вэ гэх юм бол хүн төрлөختний зүг сэтгэл айдас, санаа зовлт хизээс тасардаггүй. Тэгээ бүр нөгөө бидний хүн гэж нэрлдэг. Гэхдээ нөгөө нэр нь болохоор хүн ачаа дарамт үүрэгчтэй гэж хэлсэн байна. Бид нар өөрсдөө энэ амьдралын бүх ачаа дарамтаа үүрээ зохицуулах гад маш их хичээдэг, зүтгэдэг, маш их хөдөлмөрлөдөг. Гэтэ эцэст нь би өөрийгөө алдсан байдаг. Нөгөө жинхэнэ амар тайван гэдэг зүйлийг хизээч ижил чадхааргүй байсан байдаг. Надад нөгөө мөнгө нь байгаа, надад нөгөө гэр бүл нь байгаа. Бүх зүйл байгаа. Юу дутаад байгааг би ойлгохгүй байна. Гэхдээ тэр нь Бурхан. Амен. Тэгэхээр та яг Бурхантай хамт байж жинхэнэ амар тайвныг эдэлж амьдраасай гэж би өрөөж байна. Амен. За тэгвэл Бурхантай харилцаа гэж сая хэлсэн бид нар та ажигалтай байна уу гэдэг хичээлийг үзэж байгаа. Та ажигалтай байна уу гэж асуух үед ихэнх хүмүүс маань үгүй гэж хариулсан. Тэ би ч гэсэн заримдаа тэгж боддог үе байдаг. Гэхдээ энэ хичээлийг үзснээрээ яг энэ зүйлээс холдсон байгаа. За яагаад бид ажигалтай амьдарч чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь Бурхантай харилцаа тасалсан учраас гэж хэлсэн. Бурхантай харилцаанд яагаад тасалчваа гэсэн миний нөгөө алдаа зөрчил буюу гим нүглээс болоод Бурхантай харилцаа манд тасалсан гэсэн. Тэгвэл Бурхантай харилцаа тасаад дуусчдаг юм миний амьдрал үгүй. Маш олон асуудал гарч ирдэг байгаа. Бурханы бүр амнаас холддог. Нөгөө эрүүлтэй амьдралаа хийж амьдрах чадхааргүй болдог. Гэр бүлтэй эрүүл мэд бүх зүйлтэй асуудлууд бий болж эхэлдэг. Тэгээ жинхэнэ сэтгэл хангамж хідээж эдэлж чаддаггүй. Жинхэнэ амар тайвныг шийдэж чадхааргүй болдог байгаа. За тэгвэл яг би танаас асуумаар байна. Бурхантай харилцаагаа та сэргээхийг хүсэж байна уу? Амен. Би ч гэсэн сэргээх хүсэж байна. Амен. За үргэлжлүүлээд уншицгаая. 7 дугаар хуудсан дээр байна. Бурхантай харилцаагаа сэргээ гэвэл гим нүглийн асуудал шийдвэрлэгдсэн байх ёстой. Гим нүглийн асуудал шийдвэрлэгдэж байж л Бурхантай харилцаа сэргэснийг аврал гэдэг байна. Амен. Тэгвэл та яаж Бурхантай харилцаагаа сэргээж чадах вэ? За үргэлжлүүлээд харцгаая. За нэгт нь Есүс Христ Бурхантай харилцааг сэргээх хэрэгтэй зам юм аа гэж хэлсэн байна. Цорын ганц зам юм аа. За бүгдээр хамтдаа уншицгаая. Бурхан бидний гим нүглийн асуудлыг шийдвэрлэн аврахын төлөө өөрийн хүүг энэ дэлхий рүү илгээсэн. Бидний авралт хүрэх зам нь Есүсээс өөр байхгүй гэж хэлсэн байна. За бид нар бол ялангуяа монголчууд ч энэ маш их товчлох, дүтлэх аюул дуртай хүмүүс байдаг штэ. Уян замаар нь явчих, шорон замаар нь явъя, засмал замаар нь явъя, ингээд л хүрч штэ гэдэг. Яг нөгөө хүрэх ёстой газар аль замаар нь явсан хүрч чаддаг тийм үү. Гэхдээ бид нар яг Бурханы өмнө аврагдахын тулд яг бид нар энэ гин нүглийн асуудлаа шийдвэрлэхийн тулд бид нар зөвхөн Есүс Христ л хэрэгтэй. Өөр ямар ч зам байхгүй гэсэн. За тэгвэл хамтдаа харцгаая. Бичлэлээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж чинж мөхгүй харин мөнх амьтаа болох юм а гэж хэлсэн байгаа. Амен. Тэг бас хэлсэн байна. Би бол зам, үнэн амь мөн. Хинч надад дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж Бурхан хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар өөр замыг хайгаад яваад байдаг. Гэхдээ өөр зам гэж байхгүй. Ганцхан зам байгаа. Тэр нь Есүс Христ. Бурханы яг зааж байгаа замын дагуу явах юм бол бид нар яг өөрчлөгдөж, шинжлэгдэж чадна. За тэгэхээр бид нар өнөөдөөс эхлэн Есүс Христийг л яг зүсдэлтэй оруулж ээлжил, Есүс Христээр дамжуулж л цорын ганц Есүс Христээр дамжуулж л бид нар авралт хүрч чадна гэсэн. За тэгвэл хоёрт нь юу вэ гэх юм бол Есүс Христ загалмай дээр бидний бүхий л нүглийг аль хэдийн шийдвэрлсэн юм а гэдэгт итгэх ёстой гэж. Бурхан биднийг бүхий л гим нүглийн төлөөсийг загалмай дээр цовдлогдсон нас бож дахин амьсан юм а. Гим нүглийг би хийсэн боловч төлөөсийг нь хэн төлсөн бэ? Есүс Христ төлсөн юм а гэж хэлсэн байна. Тэгвэл би аль хэдийн өөхөх ёстой байсан. Яг энэ гим нүглийн төлөөсөө аваад өөхөх ёстой байсан. Гэтэл Есүс Христ миний өмнөөс цовдлогдсон дахин амьсан юм а. За тэгвэл бүгд хамтдаа загалмай гэж энэ намар утгатай загалмайг мэдэндээ манайхаа.
Тэгэхээр загалмаа яг ямар утгыг илэрхийлдэг юм болоо? За босоо уртаа зураас байгаа. Тэр нь болохоор юу гэх юм бол бурхан бит хоёрын хооронд харилцааг хэлж байгаа. Би бурхантай харилцах харилцаа. Энэ хүндэл нь болохоор би хүнтэй харилцах, хүн хоорондын харилцааг илэрхийлж байгаа. Тэгээ бурхны хувьд хоёулаа энэ харилцааны хоёулаа чухал гэсэн. Амен. За энэ дээр Исая 53:6-д хэлсэн байдаг. Бид бүгдээрээ хонь мэд төрж хүн бүр өөр өөрийн замаар яв. Харин эзэн бидний гмийг түүнд тохвоо гэжэлсэн байна. За үргэлжлүүлээд харъя. Бид нар бурхантай харилцаагаа сэргээхийн тулд нэгт нь Есүс Христийг өөрийн аврагч болгож хүлээж авч Есүс Христэд л итгэх хэрэгтэй. Хоёрт нь түүний загалмайд итгэх хэрэгтэй. Есүс миний төлөө нас бараад бүр дахин амьдрсан юм байна гэдэгт би итгэлээр хүлээж авах хэрэгтэй гэсэн. За гуравт нь харилцаагаа сэргээхийн тулд та Есүс Христийг хүлээн зөвшөөрөх юм бол авралыг олох болно гэжэлсэн байна. Есүс Христийг хүлээн зөвшөөрөх юм бол гэм нүглийн уучлалыг аван бурхантай харилцаа сэргэж бурхны хүүхэд болох гайхалтай өрөөлийг авнаа. Амен. Яохан 1:12 дээр ингэж хэлсэн байдаг. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв гэж хэлсэн байна. За тэгвэл та Есүс Христийг бүр амьдралдаа хүлээж аваад өөрийн эзэн аврагч болохыг хүсэж байна уу? Амен. Хүлээн зөвшөөрч байна уу? Амен. Тэгвэл хамтдаа хүлээн зөвшөөрөх алхмыг хийцгээе. За нэгт нь хүлээн зөвшөөрөхийн тулд та яах ёстой вэ гэх юм бол нэгт нь гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон хүмүүсээс асуудаг та гим нүгэлтэйг би чинь гайгүй штэ. Гим нүгэл гэж юу юм? Бараг хийдэггүй штэ гэдэг ч хүн байдаг. Гэхдээ гим нүгэлтэй гэдгээ та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байна. Өөртөө аврагч гэдгийг хүлээн зөвшөөрөөд яг өөрийнхөө гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та яг гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу? Амен. Тэгвэл гим нүгэл гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хувьд авч үзье л да. Гим нүгэл гэвэл юу гэсэн үг юм болоо? За, тайлбарлаад өгье. Гим нүгэл гэдэг маань яг бурхны хүсэхгүй байгаа тэр бүх зүйлийг хэлж байгаа. Бид худлаа хийх, одлаа хэлэх, хулгай хийх, ичвэрттэй хүний хүнээс нуудаг нөгөө ичвэрттэй бүх зүйл гим нүгэл ах нэ. Амен. За тэгвэл бид нар Есүс Христийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь итгэж байна гэсэн утгатай адилхан гэсэн үг. За тэгвэл хоёрт нь бид Есүс Христ зөвхөн итгэх хэрэгтэй. Яг итгэсэн яг авсан гэдэг нь батлаад өгдөөд тэгвэл тэрийг харъя, энийг харъя гэдэг хүмүүс байдаг. Та яг энийг итгэлээр хүлээж агаасаа гэж хүсэж байна. За Есүс Христ таны бүх гимнүлийг үүрэн загалмайдаа цовдлогд нас бараад дахин амьсан гэдэг үнэнд зүв сэтгэлээсээ итгэж байвал та авал гэдэг бэлгийг авах болно гэжэлсэн байна. Амен. Та яг Есүс Христийг хүлээн зөвшөөрж байна уу? За тэгвэл бид яг юунд итгэх ёстой юм болоо? Итэг гэдэг нь бид итгэлээр хүлээж авах гэж тэгвэл юунд итгэх ёстой вэ? Есүс Христийг аврагч гэдэгт итгэн түүнийг өөрийнхөө зүв сэтгэлийн эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа бол яг та одоо энэ цаг мөчид энэ залбирлыг дагаад хэлээсэй гэж хүсэж байна. За хамтдаа нүдэн ханаад чин зүгслээсээ зөвхөн дээр гараад тавиад хэлцгээе. Хайрын бурхан минь ээ. Би одоо хүртэл Бурханаас холдон амьдсан билээ. Би гим нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр Есүсийг өөрийн аврагч эзэн гэдэгт итгэн Бурхны хүүхэд болохыг хүсэж байна. Миний гим нүглийн өмнөөс загалмайдаа цовдлогдсон нас бараа дахин амьсан Есүсийг одоо энэ цаг мөчид өөрийн аврагч, өөрийн эзэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эзэн та мөнхийн мөнхөд миний зүсэлд орж ирээд оршин байна гэдэгт итгэж байна. Миний гим нүглийг уучлан Бурхны хүүхэд болгож өгсөнд талархаж байна. Энэ цаг мөчөөс эхлэн Бурхны хүүхэд хүсэл дуулууртай амьдралаар амьдрахад тусалж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Яг таны залбирлын дагуу зүг сэтгэлдээ хүлээж аваасай гэж хүсэж байна. Амен. За тэгвэл хамтдаа одоо 3 зүйлийг юусаа мартаж болохгүй. Бүр зүг сэтгэлдээ сийлээд үргэлж санах хэрэгтэй 3 зүйл байгаа. За тэр маань юу вэ гэх юм бол нэгт нь Есүс таны дотор оршин байгаа гэдэг үнэнд итгэх хэрэгтэй гэсэн. Яг энэ цаг мөчид та хүлээж авсан тэр цаг мөчөөс эхлэн Есүс таны дотор байгаамаа. Хоёрт нь юу гэх юм бол та бүх гим нүглийн уучлалыг авсан хүн юм аа. Амен. Эфес 1-нд л одоо хэлсэн байгаа. Бүр уучлаа, бүх гим нүглийн уучлалыг чи авсан гэж хэлсэн ба. За гуравт нь та одоо авралыг авсан Бурхны хүүхэд болсон гэдэгт итгэх хэрэгтэй гэсэн. Энэ 3 үннийг одоо та хизээж мартаж болохгүй. Амен. Тэгээд та яг одоо ингээд догдолж ийн нэг тийм
би энэ өмнө нэдэ хинч биш нэг одоо игэлж ирийн одоо боол ч юм уу игэлж ирийн өөрийгөө ялалдаг нэг юм байсан бол өнөөдөөс эхлэн та бүр тушаал ахаад энэ дэлхийг бүр бүгдийг бүтээсэн Бурхны хүүхэд болсон байх нэ. Амен. Амен. Тэгээ таны сэтгэл догдолж байгаагаа гэж би итгэж байна. Тэгээд яг итгэл гэдэг бол ямар нэг сэтгэл одоо нөхцөл байдалд юус хамаадгүй зарим хүмүүс сэтгэл хөдлөлөөр итгэждэг. Өнөөдөр би Есүст итгэж гин гэдэг аюу гоё явж яснаа маргааш нэг асуудал болонгууд Есүст байдгүй мэн гэдэг хүмүүс байдаг. Гэтэ таныг битгий тэгээсээ итгэл яг Бурхны үгээр яг ингэж итгээд Бурханд аврагдаасаа гэж хүсэж байна. Үгэн дээр бүр ингэ суйлаасаа гэж хүсэж байна. Амен. За эцэст нь би нэг ишлэл уншаад хамтаа энэ хичээлээ дуусгацгаая. Иохан 5:11-ээс 13 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Гэрчлэн энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэ хүү аминд түүний хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд ам бий, Бурхны хүү байхгүй хүнд ам байхгүй. Та нар мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн юм аа. Иохан 5:11-ээс 13 ингэж хэлсэн байна. Тэгэхээр яг энэ цаг мөчөөс эхлээд юу вэ гэх юм бол одоо яг мөнх амьтаа нэгэн гэдэгтээ бүр итгээсэй гэж хүсэж байна те. Битээ хэлцээрэй. Тэгээ Бурхны хүү байгаа хүнд ам байгаа. За би нэг жишээ үзүүлье. За энэ миний баяндрыг одоо Есүс Христ гэдээ бүгдээ төсөөлөд бодцгоё. За тэгвэл энэ бал маань мөнх ам. За та өнөөдөөс эхлэн Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээж аваад өөрийнхөө эзэн, өөрийнхөө аврагч болгосон тийм үү? За тэгвэл та Есүст итгэсэн. За танд энийг үгүй. За дэлгээд харах юм бол дотор нь юу вэ? Амен. Мөнх ам байгаа байхгүй юу? Мөнх ам байгаа. Тэгэхээр зарим хүмүүс эргэлздэг. Есүст итгэсэн чинь нэг жилийн дараа мөнх ам гэдэг зүйл нэрх юм болов уу? Ер нь над мөнх ам байгаа болов байхгүй болов гэж эргэлздэг. Битгий эргэлзээрээ яг энэ үгийг чэйжлээд Бурхан би итгэсэн. Тэгээ хүүтэй хүнд мөнх ам байгаа гэж та хэлсэн гэд энэ үгийг бүр баттайгаар итгэлээрээ хүлээж аваасай гэж хүсэж байна. Амен. За та бүхэн маань эсийн бүлгэрээ хамтдаа цуглаад бас хийсэн бол яг энэ асуултуудын дагуу ярилцаад яваасай гэж хүсэж байна. Үнэхээр яг те таны амьдрал жинхэнэ сэтгэл ханамж байна уу байхгүй юу? Яг бүр амьдралаараа бүх зүйлээ нуулгүйгээр би энэ та хуваалцаад итгэлээрээ улам илүү өсөөсэй гэж хүсэж байна. Амен. Тэгээ та бол ажиглалтай амьдрахын тулд бүтээгдсэн нэгэн Бурхантай харилцаагаа сэргээгээд Бурханд итгээд илүүхээр энэ өрөөлүүдийг энэ 7 хоногт амсаж мэдрээсэй гэж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Амен. Мэн за энэ хүү хичээл маань ингээд дуусч байна. Хамтаа залбираад нэгдүгээр хичээлээ дуусгацгаая. Хайрын Бурхан минь танд баярлалаа. Та биднийг аз жаргалтай, амар тайван, сэтгэл ханамжтай амьдрахыг хүсдэг. Цорын ганц хайрын Бурхан минь танд талархаж байна. Өнөөдөөс эхлэн бид таныг хүлээж аваад таныг өөрийн амьдралын эзэн, өөрийн амьдралын аврагч болгосондоо талархаж байна. Эзэн өнөөдөөс эхлэн бидний амьдралыг та бидэнд жолоодож өгөөрэй. Бидний амьдралыг ингээд аз жаргалтай амьдрахын тулд ингээд та бидний амьдралыг ингээд тантай илүү ойр байлгаж өгөөрэй минь гуйж байна. Бид тантай ингээд харилцаа тасагсан учраас бид нар аз жаргалтай амьдралыг эдэлж чадах үнгээд аз жаргалтай амьдралын араас хөөцөлдөж хамаг зүйлээ зориулсан бол та биднийг уучлаарай. Өнөөдөөс эхлэн бид нар тантай илүү харилцаатай байж аз жаргалтай, амар тайван амьдралаа амьдрах хүсэж байна. Энэ цагийн төлөө тань талархан бидний хайртай эзэн Есүсийн залбирлаа. Амен. Амен. За бүгдээ 2 дахь хичээлээ дахиад уулзцгаая. Хүсэн хүлээгээсэй гэж хүсэж байна. Баяртай.